төгрөг нуурын орд гэж орд бий. Тэгээ энэ талаар бол мэдээлэл хангалттай байд юм шиг байна. Тэр Camex гэдэг компани байд юм байна. 4 лиценз эзэмшдэг юм байна. 250 сая доллараар зарагдсан юм байна. Тэгээ үүнтэй Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн өнөөгийн Баттулга гишүүн холбоотой. Тийм биз? Гэтэл 21 аймгаар тойроод баялагтай эзэн болёо. Баялагын сангийн хуулийг дэмжиж гинэ гэд яриад яваа агуулга санаа нь бол маш зөв. Тэгвэл өөрөө бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүн өөрөөсөө энэ шударга ёсыг эхлүүлээд өөрөө тэр зарсан үрснээ тодорхой болгоод одоо тэр ямар гадаад иргэнд байгаа юм. Тэр гадаад иргэдтэйгээ хэлцэр хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ баялагын сангийн хууль хэрэгжих хэрэгтэй. Ямар ч ялгамж байж болохгүй. Тийм учраас ер нь энэ бүх ард түмнээ сонгогдсон за энэ парламентд сууж байгаа хүмүүс жоохон ёс зүйтэй хариуцлагатай байгаасаа л гэж би бодож байна. Тэгэхээр одоо тэгэл баялагын сангийн хууль шударга тэгш үйлчлэх ёстой ард түмэн байгалийн баялаг эзэн болох ёстой. 3 тэрбум тонны нүүрсний нөөц гэдэг бол 5-7 бүлэг ордын тал. 30 км гэдэг бол Улаанбаатарын зүүнээс баруун хэсэг. Тийм том. Тийм байгааз. Тэгээд дээрэс нь тусгай амнат буюу ашигт нууцлын нөөц ашигсны төлбөрөөр зөвхөн 5%-ийг бодоход 3 тэрбум тонны нөөц гэдэг бол иргэн болгонд 25 мянган доллар очих хэмжээний мөнгө. 15 их 84 зөвхөн 5% шүү. Зөвхөн 5%. Ийм хэмжээний орд багхгүй юу? Тэгэхээр зарим нэг шударга хүн шиг, зарим нэг шударга бос хүн шиг ийм асуудал гэж. Ер нь ашиг сонирхлын зөрчилдөөгөө хүмүүс бол энэ баялагын сангийн хуулийн дээр олон юм яриад хэрэггүй. Надад бол ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ уул уурхай, энэ байгалийн баялагын салбарт миний гэр бүл удам угсаанд ямар ч ийм ашиг сонирхол байхгүй. Би туван сайдыг ч гэсэн өөрөө хүний их юм ч юм бас ашиг сонирхолгүй гэж үзэж байгаа. Тийм учраас ашиг сонирхолгүй, хувийн янз бүрийн сонирхол бодол байхгүй, янз бүрийн түүхгүй ийм хүмүүс ард түмэндээ байгалийн баялагийг авчрах ажлыг одоо шударга хийх ёстой л гэж би үзэж байна.